Би яг энэ санал хураалтыг бол дэмжиж байна. Ер нь бол яг хуу энэ яригдж байгаа асуудлуудыг хараад байхад бид нэг юм дээр анхаарах хэрэгтэй маа. Одоо ингээд уг нь энэ уул уурхай энэ байгаль газар дэлхийн асуудлыг бид бүргэрхийнхээ хугацаанд л анхаарал тавьчих хэрэгтэй. Төгсгөл рүү биш. Сонгуульд өгөхөд ирэхээр биш. Сонгуульд өгөхөд ирэхээр ингээд улс орондоо байгалийн баялагда газар нутагтай хайртай болцоогоод их тийм шаардлага байхгүй л дээ. Тэгж л олон түн биднийг харж байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бол энэ газар нутгийн асуудал дээр би нэг зүйлийг хэлье гэж бодож байгаа. Одоо ингээд шүүхтэр очивол яах ингээд айлгаал. Гэхдээ тэр шүүхэд нэг 50-60 сая доллар төлнө үз энэ уул усын чинь хэдэн тэрбум доллар байгаад буцаас эргэж чадахгүй шүү дээ. Тэгээ энэ валютын нөөц яах юм гээд байна. Тэгвэл тэр муу гэрээнүүдээ сайжруулах та. Тэр Тамсгийн ордын 20% манад үлдэж байна. Оюутлогоо 8%-аас 8% үлдэж байна. Тэрийгээ 50-60 болгол доо. Тэгээ валютын нөөц чинь олдгол байлгүй дээ. Тэгээ ер нь бол энэ бүгдийг ашиглахтаа биш оновчтой зөв үр ашигтай ашиглахтаа л асуудал байна гэж би хараад байна шүү дээ. Тэр чиглэлээр энэ хилцүүлгийнхээ явдад бас жоохон бид нэр анхаарах ёстой байж магадгүй. Энэ тусгай хэрэгцээнд дархан цаастай болох энтерс энэ зүйлүүдэд бид нэр ер нь авах хэрэгтэй. Тэгжээж энэ байгалыг авч үлдэхгүй бол бүгдийг ашиглана гэж юм байж болохгүй. Валютын нөөц нэрийн дор. За тэр үстэй өгш шүү. 2 минут нүгт. Тэр үстэй өгш.